Өдрийн мэндийг хүргэе сонсогчдоо UBM радио 89.3 энэхүү цаг мөчид хоёрын дагуу энэхүү өдөр хүрдэг бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн энэ өдрийн дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч редактор Багийг Сүнжит Мамины би мөн нариулагчаар Ууган баяр нар ажиллаж байна. Өдрийн мэндийг хүргэе хаа. Өдрийн мэнд хүргэе. За бидэнд тохиолдсон аимшигт явдлууд гэж нэвтрүүлэг манаас хүрээд баггүй цаг бол үдлээ. Тэглээ. Нилээд бас хүмүүст бас нилээн хүрж байгаа мэдэгдэж юм лээ. Тэглгүй яхаа тий. Тэгээ мэдээж бас оройн цагаар бол мэдээж давталтаар бас өгөөд байгаа учраас нилээд бас сонирхолтой байгаа болоо гэж би бодож байна. Тий. Өнөөдөр нилээн бүүдгэр өргөдөр байна. Нилээн нэг юм нэг цаанаасаа нэг яозгүй нэг байдаг даа мэдрэмж тий. Тийм өдөр байна. Тэгэхээр бол манай нэвтрүүлгийн одоо бас одоо хоёулагийн одоо нэвтрүүлгийн түүхээ ярихад ч гэсэн бас тодорхой хэмжээгээр одоо дэм болох болоо гэж бодож байна. За энэ дээр бас нэг зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй. Манай радиогийн одоо үнэнч сонсогч манай шүрээгч маань бас манай нэвтрүүлгээр Монгол бахархал гэдэг нэвтрүүлгээр орсон юм байна. Тэгээд шүрээгч маань хэлсэн танай аимшигын нэвтрүүлгийг сонсохоор айдаг мөртлөөс сувгаа сольж чаддаг ингээд. Тэгээ би хэлсэн. За шүрээгч дараагийн манай бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн дугаарыг танд зориулж хийн шүү гэж хэлсэн. За өнөөдрийн манай энэ дугаар маань манай шүрээгчд маань зориулж хийж байгаа юм шүү. Шүрээгч маань сонсож байгаа болоо гэж бодож байна. Айхад бэлдээрээ та байна. За ганцхан шүрээгч биш одоо бусад сонсогчд маань тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За эхний түүхийг би хэлж өгье дөө. За нэгэн түүх ярьж өгье. За би 8 дугаар ангийн сурагч байлаа. Анхал Excel машин орж ирж байсан цаг л да. Манайх Саната гэдэг машин идэл одоо модонд орж явах үед аав маань шин шахуу Excel машин авч их л баярлаж байж билээ. Нэгэн орой аав маань эмээ өвөөгийнхэн сүү авчрахаар болоод явхад нь би ч дагаа суучлаа. Аав бид хоёр явсаар замын нэг зэлгүүтгэн дэлгүүрт орж эмээ өвөөд талхбаа авахаар бууцгаалаа. Төрүүлж амттан аваад машин руугаа орох гэтэл дотор нь нэг хүн сүйдгэнэх шиг боллоо шүү. Дахиад шагаагаад харвал хүн төрстөө бөөн хар юм сууж байна. Би ч айсандаа орилоо гүйчлээ. Очоод аавдаа хэлтэл тэнд хинч байсангүй. Би өвөө эмээ дээр очоод халуураал харин маргааш нь аав орон харуу бүрийнхэнд машинд орох яг тийм зүйлийг адилхан зүйлийг харсан гэж аав маань хэлсэн. Машинд их хүчээр би шүү гэж. Яасан амар юм бэ? Одоо ер нь гэхдээ дээр үед би бас ингэж боддیں۔ Дээр үед одоо сүнс сүүдэр тэгээ дээрэс нь одоо хүнээс авсан эд материал илүү нөгөө нэг хүний одоо тийм сүнслэг зүйл нь шингэдэг юм болоо гэж бас боддیں۔ Юу яадаг юм штэ. За одоо бусад эд зүйл дээр яадаг юм мэдэхгүй юм. Одоо ингээд хүн бугуунд чулуун ирэх зүүдэг дээ. Би одоо чулуун юм бугуувч зүүдэг штэ. Пад тий. Тэгээ падыг ингээд холдож авч яхад би тэр тайван төлөө явж байгаа санагдаад байна. Тэгээд юу ихэд чулуу бол эзнийхээ энерги 3 сарын дараа өөртөө шингээдэг юм а гэж хэлжсэн зарж байсан хүн. Тэгээ би өөртөө тэр нөгөө ногоолн гэдэг одоо чулуугаар одоо ногоон би нэг чулуун юу яд зүүдэг дээ. Тэгээд 3 сар зүүнгүүд чулуу таны энерги ч авдаг. Буцаагаад тэр чулууны энерги бол таныг хамгаалж болт эхэлдэг юм а гэж хэлсэн. Тэгэхээр бодоход бас л энергийн солилцоо явдаг юм шиг байна. Тийм байна. Юм гэдэг учиртай, учир гэдэг жанцантай, жанцан гэдэг нь манай намунаг юу гэдэг. За тийм ээ. За дараагийн түүх. За энэ явдал 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон юм а. Би ангийнхантайгаа сансар зослонд очихоор болж өглөөний 7 цаг 30 минут гэж очиод бэлдэж байлаа. Ингээд бид 8 цаг тэг 3 минут гэж хөдөлсөн юм. Тэгээд бид нар очиод хөгжилтэй зүйлсийг олныг хийсэн. Гэвч бараг 5 цаг 45 минутын хавцаа гүүрэн дээр нэг хар юм гинт харагдсанаа алга болчихсон. Бид хараагүй чи манай ангийн нэг хүүхэд харсан юм л да. Тэгэхдээ зургийг нь авчихсан байсан. Бид нар бөө юм басан. Тэгээд 6 цаг 30 минут гэхэд харих боллоо. Бид нэр харж хажуугийн ойгоос нэг хар цайвар царайтай юм гүйж байгаад нэг хуучир самбар руу яваад орчихсон. Тэднээс өмнө ангийн дарагтайгаа 6 гар хоног талаар ярьж байсан юм. Бид нар хараад бүгд автобусаар нэг орилоод охин хүүгөнгөө их орилдож хэлээ. Энэ явдлыг та нар юу гэж бодож байна? За дараагийнх нь миний түүх байж байна. За энэ 100 бид хідэн найзуудаараа амралтанд 2 хоногоор явсан юм аа.
тухайн газраа бичиж хайгаад хамгийн ихэнд гарч ирсэн рүү нь явъя гэж сэтгэл хөдлөлөөрөө шийдцгэлээ. Нилээн оройхон 10 билүү 11-ийн үед очныг ч хэлэхүү анх амралтын газар руугаа яваад ороход нэг л тийм сайхан мэдрэмж юусоо төрөөгүй. Хідэн гэр хідэн шовгорл байсан санагдаж байна. Хамгийн захын гэрийг нь сонгоод хаалхан зүүн тишээ гол руу харсан байралтай байсан. Амралтын газрын эзэд нь хүртэл юм асуухаар нэг дуу шуу муутай нэг л тийм хөндөй хүйтэн санагдсан. Ямар тач гэрлүүгээ юм хумаа зөөж тухалж аваад байж байлаа. За өнөөдөр төнийх юм идэж уухгүй дээ гэж ярилцаад за жаахан халж аваад ярилцаж суужж байгаад унтцгаахаар ярьсан юм. За тэгэл ярьснараа ярилццгааж байтал хажуу гэрийн хүмүүс гинтл аймаар муудалцаад эхэлсэн. Тухайн үедээ бид нэрч нэг юм бодсонгүй. Бид хидж халаад тэгсэн хоёр найз маань юм ярина гэд гарваа. Би ч хэсэг байж байгаа 0 орохоор буцаад эрэхтэй голын тэнд модны хажууд нэг цагаан юм харагдахаар нь энэ муу хоёр чинь хааваас нь тэнд очиж юугаа хийдэг байна гэж бодогдоод гэрлүүгээ ортол нөгөө хоёр маань харин өөдөөс нь нөгөө хоёр чинь харагдана уу гэж байна. Би ч голын тэнд байна гэж хэлээл өнгөрлөө. Удалгүй хоёр маань орж ирлээ. Бид хэд ч та хоёр хаа хүрээд ирвэ гэж асуутал голын тэнд очиж юугаа хийдэг байна гэж хэлээд л инээлтцгэлээ. Тэгсэн юу яриад байгаа юм? Бид хоёр машиныгаа тэнд л байж байгаа л ирлээ штэ гэж хэлсэн юм. За би ч бүр шок цаашаа. Би бүр эрүүл уугаагүй байсныг хэлэхүү хачин болсон шүү миний хувьд. За хаяа гээд ярианда ороод инээлдэл байж адил гинт бид хэд амар сонин юмн дээрээс муудалцаал эхэлсэн юм да. Нэг эрэхтэй найз маань агаарлах гээд гараад ороод ирэхдээ бүр шаал өөр болчихсон. Гинт уурлаад хэрүүл уруулуулаад эхэлсэн дээ. За тэгээ хэсэг чимээгүй байж байгаа тайвшраад байж байтал буцаад сая чи намайг тэгж хэлсэн үү гэж босоод ирсэн. За юу яриад байгаа юм бэ гэж зөрүүлээл нөгөө хэрүүл хараалын юм эхэллээ. Бид бүр үнэхээр гайхсан. Бид нь өөр хүн орчихсон юм шиг л байсан да тэр өдөр. Хийм сонсоод байгаа мó гэмээр л. Шүн үнэхээр аймаар байсан. Хэсэг унтаж амраад босоод ирсэн найз маань юу ч болоогүй юм шиг хэвэндээ орчихсон байсан шүү тэр өдөр. Өдөр нь хоол унд идээд ярилцаад тоглоод гоё л өнгөрсөн юм. Тэгсэн хоёр дахь орооноос юунаасаач мэдгүй ахаал муудалцсан. Хажуу талын герт өдөр нь шинээр ирсэн хүмүүс бас л муудалцаад хэрэлдээд эхэллээ. Миний би гинтл аймаар өвдөөд хоолоо боогдож байгаа ч юм шиг санагдаад ханиалгаад л эхэлсэн. Нөгөө модны тэнд зогсож байсан цагаан юм гів гинтл бодогдоод байсан да. Мэдгүй өстой тамийн 2 өдөр гихч тэнд л өнгөрсөн дөө. За тэгээд л бид арай ч 2 өдрөө өнгөрөөд хамаг юмаа баглаж аваад л харьцаасан. Анхнаасаа нэг л тийм муу нэрхтэй тавгүй газар байсан санагддаг юм аа. Дараа битэд яагаад юунаас бол тэгж их муудалснаа өөртөө ч ойлгоогүй. Бодвол гүйдэлтэй газар байсан болов уу гэж хоорондоо ярилццгаасан да гэж. Ваа, стамер. Яаж ийм амар газраар хоноглож 2 хоног хонсон байна те. Амар. Үгүй яг олоолохоор нэг юм дарвал 4-5 болохоор дарвж л байгаа хта. Юу яагаад? За. Тэрэлж рүү явж исэн. Би найзуудтайгаа манай одоо гэр бүлийн найзууд байхгүй юу мөнгө болд гээд. Тэгээ бид хэд би гэр бүлийнх нэг өдөр чи 10 гаруй жилийн өмнө хүүхдүүд жоохон байж те. Тэгээд оройхон залуу байсан юм да. Өнгөрцгоогоод л нар жаргаал бүрээ орохонд хэдүүл голын иргэдэр хоны гээл 100 байсан юм уу ч. Тэгээд юу яадаг юм. Би машина унаад за тэгэл өөрсөн сэтгэлээр найзыгаа харахаар ч одоо хөөрөлгөөл яах вэ? Тэгэл хамаг юм ардаа нэг хам хум шидэж аваад нөгөөдөг чинь ч бас эхнэр хүүхдүүд машиндаа хийгээл ардаа ойр зүрм шидэж аваад тэгээд юу яадаг вэ? Бид тэрэлж рүү гараад ирсэн. Тэгээд тэрэлж чинь бас 80-90 км штэ. Улаанбаатараас. Тэгээд яг замын дунд тавьцаа тэр юуны гүүр даваад тэрэлжийн гүүр дөнгөж даваад илүү цаашаа явж байгаад нэг бийцсах гээд. Тэгээд бийч нэг юу ясангүй зам дээр ингээд чахад цогсоод аваараасаагаад та манай найзын их нэртэйгээ бийцэх гэж байгаа болтой урд байсан. Манай машины урд толгоолж явсан. Тэгээд нөхөр
эхнэр нь ингээ буугаал нэг жаахан жалга бараад нөхөр нь одоо бараад тэгэл хань болол ингээл яваал орсон. Буцаал машин руугаа тэр чи бицчэл ирж байгаа штэ. Буцаал ирсэн нөгөө хоёр чинь нэг сонь царайтай. Тэгээд өөр шууд ингээл харж байгаа шууд ингээ надад явъя гэл ингээ тогсон байхгүй. Тэгэл ерөөсө дохиол бид хэд дахиад явцсан би ч юу тухайн үед юу ч болгосон. Хурдан явъя гэж байгаа юм байна гэж. Тэгээд нэг хэсэг явж байгаа нэг 10-аад минут яваад тэр газараас холдчиход буцаад зогсчлаа нөгөө ч. Тэгээ гайхаад яасан гэдэг чинь нөө чин буугаал над дээр ирж гин их нэртэйгээ. Тэгсэн сая бийц гаж жалганд орсон чинь нөгөө жалга руу орж байгаа шүү дээ юм жаахан жалга ороод. Тэгсэн чинь өөдөөс нэг сонин хүн чимшиг амтэн чимшиг юм ингээд нүд нь ялзаад байсан гэдэг. Яг тэр гүйдэлтэй газар байсан юм чинь. Тэгэл ерөөсөө нөгөө хоёр чинь орилж чадахгүй айсан хүн чинь. Тэгэл ерөөсөө айл айл нь харсан биеийн зарс гэл ерөөсөө хамаг үеийн гүшүүл тэгэл ерөөсөө шээсэн ч дүр болоод тэгэл буцаад машиндаа суугаад тэгээд тэр газараас холдож байгаад хэлсэн. Тэгээд бид хэд юу нөгөө голын эрэг орох зүгээр ерөөсөө нөгөө хөөмтөн бороод нэг амралтын газар олон хүн бороод чи нэг хоноол тэгэл ер нь тэгээд тэр удаагийн зугаалга бол ер нь тэгсийгээд ер нь сүүрсэн дээ. Фейлдсэн дээ тэгээд. Ямар амар юм бэ? Бас нэг тийм юмтай таарах үе ирдэг юм байж. Муу цагт тэр муу газар тэр гүйдэл мэдэл бай харагдсан юм шиг байна. Магадгүй тий. Магадгүй ч угаасаа ер нь монголчууд ихэнхдээ тэгж байна. Тэгээд одоо бид нар ч бас сууж байгаа. Чи хүн амтан бай сууж байгаа дандуур одоо буруу зураг хүн амтан харж юм шиг. Гэхдээ тэр хинч байхгүй газар тэгээд хүн жалганд бидний хүлээгээд зогсож явах уу? Тий, тийш тий. Явган суугаад ингээд нүдэн ялзаа сууж байгаа гэх. За нуруугаар ус зарс гэж. Харанхуй тэр чинь сонсож штэ эвгүй юм ач. Тийм штэ. За найруулагчаа орой үлдэн шүү. 9-оос хойш 21 цаг хүртэл хоёулаа хамт байж шүү хаа гэдэг. Би коридор ингэрлээ унтраачаад гараа. За дараагийн түүх маань бас нэлээдгүй урт түүх байгаа. За дараагийн түүх маань энд ярих зүйл маань амар биш гэсэн тусалцаа хэрэгтэй байгаа болохоор бичсэн юм аа. Энэ зун найзуудтайгаа хамт Архангай аймаг явсан. Буцаад хот руу ирэх үедээ замдаа ядраад баг зэрэг унтаж амархаар шийдсэн. Өөрхангай аймагт байх элсэн тасархай баг зэрэг өнгөрөөд зогсож унтсан юм. Яг унтаж эхлэмэгц унтаа зэрүүний голд зүүдлээд байна уу, бодит болоод байна уу гэдгээ ялгаж чадаагүй. Зүүдэнд маань гэрийнхэн маань ихэнх нь байсан. Зүүдэлж эхэлвэ. Тэр зүүдэнд маань нэг сонин ягаан дээлтэй цагаан үстэй хэмээ гинэт орж ирээд гэрийн буур байгаа эдтэй зайлаач гэж маш чангаар орилсон. Үнхэлцгийн хагартлайсандаа аав ээж рүүгээ цухтаасан яг очдгийн даваан дээр гинэт урд ус гизгэн сэгсэж гисэн гарч ирээд маш муухай дотор зарсхийд л инээсэн. Айсандаа ухаан балартаад унчглаа гэд сэрсэн юм. Найдуудтай эндээс хурдан холдоод өөр газар очиод зогсчээ гэж хэлээд хөдөлсөн юм. Нэг их холдоогүй байх үедээ зүүднээсээ айсандаа ээж рүүгээ залгаад хідэн тарин залгаж аваад хот ортлоо амандаа уншаад л яваад байсан. За тэгээд хотод 11-ийн цагийн үед ирвэ. Ядаж гэртээ ганцаараа байсныг ч хэлэх үү. Нэг л айсан унтаж чадахгүй хөвтөж 2 цаг гээд гэрэлтэйг унтсан юм. Гэтэл гинэт чихэнд гэрт хүн алхаж байгаа нь сонсогдоод хөдөлж чаддгүй. Амнаас авээж гарахгүй айсандаа нүдэл нээж болохгүй юм шүү гэд гүрээгээд хөвцөн боловч нүд өөрийн ирэхгүй нэгдээд миний дээр нэг хар сүдэр харагдаад байсан юм. Айгаад уйлаад лайсан. Тэгж ээжийн зааж өгсөн таринаас бодогдоод хэвтэж байтал хөлийн хуруунаас эхлээд хөтлгөж болохтой зэрэгцээд уцаа шүүрч аваад шууд ээж рүүгээ залгаад уйлчихсан. Цаг харахад 4 өнгөрч байсан. За тэгээд ээж тарин зааж өгөөд гэрт байсан арцыг угуулад аршаанаар өөрийгөө угаагаад унтахгүй гүрвчихсэн. 7 өнгөрөхөд өөрийн мэдлгүй унтчихсан юм. Гүрээж хэвтэж байхдаа хамт явсан найздаа би сүнсэнд даруулах гэдэг нь болох шиг боллоо гэж бичиж үлдээчгээд унтсан юм. Өдөр сэрвэ. Найзаас чат ирж байна. Өглөө нойрмог байхдаа чатыг нь унсчаад унтсан чинь нэг юмгийн зүүдэнд ороод энэ охиноо аав гэж хэлчихэд гүйчихсэн. Сэрэнгүүтээ ахтаа үзүүлтэл юм дагсан байна гэд ном уншиж өгсөн гэж хэлдэг юм да. Дахиад л би арцаагаад айгаад эхэлсэн. Гэхдээ ном уншчихсан гэж хэлсэн болохоор баг зэрэг тайвширсан. Гэтэл 8 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд би зүүдэлсэн зүүдээ огт санахгүй байгаа юм. Уг нь зүүдээ маш тод сандагч одоо юу зүүдэлснээ мэдэхгүй байгаа. Их ч шүн босож суучгаад нүд нь нээлттэй хүнтэй юм яриад байгаа юм шиг хачин болоод айлгаад байна гэдэг болчихсон. За тэгээд их ч байж байгаад л гадагшаа дотогшоо томилдоор явнаа.
би гэртээ ганцаараа үлддэг. Гэтэл урд шөнө бас л өөрийн мэдлгүй 2 цагт сэрж гисэн маш айцтай арай гэж гэрлийн хасаагаад явцсан. Өглөө нь ажилдаа болохоор унтгаас өөр арга байхгүй. Гэхдээ унтвал дахиад даруулах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан болохоор утсан дээрээ ая тавьчгаад унтсан юм. Би өг нь даасан лам багштай. Гэхдээ хөдөө байдаг болохоор холбоо барих ямар ч боломж байхгүй. За тэгээд бөө хайж үтсэн болцсон л тоо. Гэхдээ бөө лам хоёр харшилтдаг юм болов уу гэж бодоод яах ёстойгоо огт ойлгохгүй явж байна. Нэг юм түүх байна. Амар юм аа. За бүр ерөөсөө ингээд нөгөө яг саяны түүхийг ингээд уншижсэн чинь бүр хамгийн би ингээд нэг харцаагаад хамаг биений шар ус бослоо гэдэг шиг юм болж байна. Чиний над ард чинь байхгүй яха. Байхгүй. Чам руу хүлээгээл энэ нэг амьсгал мэдрэгдээл. Гайгүй дээ яха. Гайтай энэ гайтай шүү. Яаж ч гайт. Ягаа өстэй нэг хүн байна. Ягаан за арайчтай ягаан бахт би бас ард ингэжсэн шүү дээ. Нэг шүн би чинь нэг хэсэг амар ингээд нэлээх амар их хард ард зүудэлдэг гэсэн. Тэгээ тэр хард арддаг тэр зүүдэнд маань болохоор яадаг байсан бэ гэхээр нэг бол би одоо ингээд хутаа ингээд барьчаад заяа. Ингээ хүнийг ингээд баахан ингээ хүн амьд ингээ даалж талаг гүгэддэг. Эсвэл бол миний хараас ингээд намайг халахад ингээд гүгэддэг. Тэсний бүр ингээд амар юм одоо олон өрөөдөө нэг цав цагаан байшин байгаа байхгүй юу? Тэрэн дотор ингээд гарч чадахгүй ингээд тэрнээсээ ингээд хаалга хүмүүсээ цухтаад ингээд хаалга хаагаад ирсэн. Тийж амар зүудэлд байсан. Тэгээ нэг шүн би чинь ер нь бол ихэнхдээ ганцаар байдаг штэ. Тэгээд гисэн чинь нэг шүн болохоор би ингээд зүудэлж байгаа. Бас яг энэ түүхтэй адилхан. Гэхдээ тэр миний тэр зүудэлсэн зүудний тэр имээ шитгэж юм амар хашгираагүй. Гэхдээ ямар ч байсан би юм нэг буу буурал өстэй. Тэгээ юм нэг за тэр хилээгүй цаан чи ягаа өстэй хүн байна гэж. Өгөлзөөрөө хуваалцаар ингэж байгаа. Гэхдээ гэхдээ аимшиг хуваалцахгүй зүгээр. За тэгээд тэр харсан хүн маань болохоор юм цав өстэй буурал юм урт өстэй. Тэгээд юм саарл юм дээлтэй. Тэгээд тэр байга орчин гэсэн чинь бас ингээд одоо өвөл ингээ хөрөө унаад ингээд байгаль ингээ цав болчдөг шүү дээ одоо нөгөө хөдөө. Яг тийм газар ингээ зогсцсон. Ингээ над руу ингээ хараад хойлоо явъя. Йоо бүртээ амар тийж хөдөлчихсөн шүү дээ. Ямар амар. Миний зүуд бол бараг нэрээ аимшиг яриа. Үгүй. Өчигдөр таны ээж хөдөө явцсан. Чи өнөөдөр гэртээ ганцаараа да. Тийм би оройн 3 хоног ганцаараа байгаа. За ороос тэ нэвтрүүлгээ давталтаар өгнө. Яа. Манай баг ах чи ерөнхийдөө бол ингэж л айлгадаг хүн дээ. Сайн бодоор. Өнөөдрийн нэвтрүүлгээ сайн бодож тунгааж айлаарай минь. Тэгээ та. Гэтэ ерөөсөө нөгөө би чинь загсны санамжтай болсон. Тийм болохоор гайгүй дээ. Яг загсны санамж нэг мартагдахын тулд ахын давталтаар өгсөн тэгээд. Манай шүрээгч сонсож байгаа та. За тэгээд өнөөдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд дугаараар мэдээч ерөнхийдөө нөгөө нэг тийм амар айхтар биш ч гэсэн одоо нэрэл нэг юм хүзүүл байдаг даа гэж бодогдуулсан түүхүүд бол хүрлээ тийм ээ. Ялангуяа одоо нөгөө хөдөө гадаа явдаг хүмүүст бол иймэрхүү түүхүүд бол маш олон одоо тохиолддог юм шиг байгаа. Тэгээ яг одоо бас манай радиог сонсож байгаа нийт сонсогчид маань өөс тохиолдсон бас нэг тэр аимшигт явдлуудаа манай радиогийн пэйж хуудас руу бичиж болно шүү. Болгүй яах вэ? Тийм тэгээд мэдээж яг одоо маш гоё дэлгэрэнгүй товч тодорхой ингээд бичээд өгөх юм бол бас манай радиогоор таны тэр түүх явах боломжтой. Тийм мэдээж бас одоо манай Монгол оронд чинь одоо ингээд маш олон даваа гүвэнд сүнс байдаг. Маш их аваараас л гардаг гэж ярьдаг штэ тий. Одоо тэрхүү зүйлтэй бас таардаж байсан болол бас бичээд явуулах боломжтой гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн энэхүү өдрийн дугаар та бүхэнд хүрэлээ. За хамт хөдөлсөн багийнхтаа баярлалаа. Найруулагч угнахтаа баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр нэвтрүүлэг чихэр шиг байлаа. Чихэр шиг үү? Чихэр шиг. Тий. Давста кофе ч юм уу гэдэг. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрээ сонсож та дараагийн нэвтрүүлгээрээ эрг уулзцгаая. Баярлалаа багийнхаа. За баярлалаа.